Ээжийг төсгөө дарган дээр ирсэн байж байна. Тэгээ маш төсөлтийн баяр болж чинь орой жоохон догтлцох юм шиг байна. Нойр хөрөх нүү яах нь. Эй. Анхны баярын өглөө болж байна. Тэгээд эмэгтэй хүний ажил эрт эхэлнэ. 4:30 болж байна одоо. Нүрээ бодуулаад ерөөхдөө бэлтгэлээ эхлэе. За ингээд анхны баярын догтлолтой байвал нөлмөстэй дурсамжтай влог эхлүүлээ да. За Остод ороод ирсэн байж байна. Одоо ингээд үйл ажиллагаа маань эхлэх гэж байна. За курс ихнийгаа нэг харуулж. Ова. Натри. За ингээд одоо курс маань эхлээд тэгээд эхлэнгүүт бичлэг бичээд явъя. Ямар ч гэсэн айгуу тайван байна. Яг дуу муу яваад гэх юм бол жоохон сандарч магадгүй шүү ээ. Тэгээд 6 жилийн хугацаанд төсөл юм байна. Хүмүүсийн төслийн баярт очижсэн болохоос өөрөө ингээд төсөн гэж ерөөсөө төсөөлчихсэн. Цагийн тулаад ирсэн чи айгуу тайван байна. Анхны шилжихууны үндэсний сургуулийн төгсөлтийн баярт ирсэн та бүхний өнөөдрийн амгалан авчирья. Анхны шилжихууны үндэсний сургуульд амжилттай суралцсан төгсөж ажил амьдралын гараагаа эхлэж байгаа охид хүүгүүд та бүхэнд халуун баяр хүргье. Эхлэн та бүхнийг юу сурч, юу мэдсэнийг амьдрал өөрөө өдөр тутам чинь шалгаж эхэлдэг гэдгийг сайн ойлгож байгаа үстэй. Иймээс энэ цаг үеийн шинэ технологийн дэвшил бүрийг амжилттай эзэмшиж өөрсдийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлж итгэл хайр даасан сайн эмч, сайн эмнэлгийн мэргэжилтэн болохыг хүсэж байна. Захиж байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн хүний их эмч мэргэжлэр төсөвчдөг диплом хэмжээний даргас нэгэн тэмдэг гардуулах үйл ажиллагаа эхэлж байна. 601-р хэсэг Батбаянгын анх маа мөнх зоочийн Цапри боловч Хамаажовын даваа дутаа Явсрын сүрэнгийн дулам сүрэн Ган баярын за одоо ромбингрийн тэмдэг үйл ажиллагаа Лондоноос хэлчих шиг байна да ингээд. Хамхтай боллоо. Дипломтой боллоо. Ромбо авлаа. За ингээд түүхэндээ нэг сайхан дурсагдах үйл явдал маань өнөөдөр тохиож юм. Тэгээд өсөлт хэмжээсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За шинэхэн эмчийн диплом.
Одоо манай тангараг өр өслийн үйл ажиллагаа эхлэж байна. Тэгээ бүгдээрээ ингээ халаатаа өмссөн байгаа. Бүгдээр халаатаа өмссөн. За тэгээд энийг өргөөд эмчийн тангаргаа өргөөд сүлтэндээ өргөөд тэжнээсээ ингээ Монгол улсын хүний их хэмжээ тоог бид нар ингээ өнөөдөр нэмж байгаа юм байна. Хана. За энэ өслийн үйл ажиллагаатай бүгдээрээ танилцсан. Сэтгэл ямар байна манайхаа? Хайна. Мата. Тийм энэ амны ахны тусласан нөгөө нэг хаяан чинь яасан гэдэг та. Хаяан Эверест. Энэ цугласан эрхэм багш нар, Эрдэнэт ноёд хатагтай нар эдггүй цагийн шинэхэн эмч найзуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Энэ маастай өдөр өөрийн сэтгэлийг их хүндтэй боломж олсон маш их баяртай байна. Хамгийн анх тэртээ 2013 онд анх оюутны өмнөлхий хараад 2019 он мөн ч хол байна да гэж бодож байснаа тодхон санаж байна. Гэтэл урт юм шиг санагдаж байсан энэ хугацаа минь дөнгөж саяхан харгасан сум шиг өнгөрч өнөөдөр би сургуультай үтгэхээр баяртай юм шиг хэрнээ асар их гонигтай мөчийг хамтдаа тэмдэглэж байна. Ариун эрдмийн энэ далайд бид аялахдаа асар олон эрдэм мэрэгтэй учирч анагаахын шинжилгээ ухаанаас гадна амьдралын ухаанд суралцсан олон сайхан багш нараас мэдлэг, мэдрэмж, хандлагыг өвлөн хацгаажээ. Бидэнд хамгийн том итгэл, хамгийн зөв зан чанар, хамгийн зөв ёс суртахуун, хамгийн үнэн мэдлэгийг заахын тулд чин сэтгэл цаг хугацаагаа зориулж байсан багш бүртээ маш их баярлалаа. Захиргааны хамт олон оюутны алба, төгсөлтийн алба гээд бүх сургуулийнхаа ажилчдаа баярсан талархснаа илэрхийлье. Читиг их мянган хөвдөсөн эрдэмэс дэжил чи бидэнд хөвлөсөн Ээжээс орцвэр хэн сургаалтай эрдэнэт мэрэгэн багш нартай энэ яваа насараби эрхэм мачин маташ
төрийн хуулийг чамдан сахиж эрдэнэ хүний амнаас эрүүл мэндийн төлөө эрдэм чадал энерги сэтгэлээ хангуй зориулах тангаргалыг Иесус чамсан